11 дахь өдөр. Сайц дасгалаа хийхдээ бэлтгэлээ хувьдаа хангаад юу хийх ёстойгоо та мэдэж байгаа. Өнөөдрийн манифест хийх зүйл бол тэврэлт. Та хэн нэг тэвэрч байна, тэврүүлж байна гэж төсөөлөөрэй. Хэн гэдгийг нь харин та өөрөө сонгоно. Тэр хүний үнэр, тав тухтай, түшигтэй, дулаахан, инхрийхэн, аюулгүй, бүрэн хайр халамжинд өөрийгөө орсон байгаагаар та мэдэрч байна. Тэр хүн та хоёроос маш их халуун дулаан энерги хайр мэдрэгдэж байна. Энэ хайр мэдэрсэн үйл явцыг дахин бодож төсөөлөөрэй. Ингээд гой дулаахан тэврэлтийг дахин нүдэндээ харсан хийвэр гүн нойрондоо умбаарай. Маргааш нь та тэр хүний талаар аль болох бодолгүйгээр хэвийн өдрийг өнгөрүүлээрэй. Энэ хайр мэдрүүлсэн дулаан тэврэлт тун удахгүй бодит байдал болж хувирах болно.